За та бүхэндээ нотыг одоо үсгэн тэмдэглэлээр хэр зэрэг яаж тэмдэглэдгийг та бүхэндээ ихээр бахнаар суух аргад төлөвлөе. Үсгэн тэмдэглэлээр тэмдэглэл сурснаар та бүхэн одоо ямар нэгэн дуу тоглохдоо до мажор гэх юм бол одоо энэ си гэсэн үсгийг тэмдэглэсэн байх юм бол до мажорын 3 дуу юм байна гэдэг до ми соль аккорд аана гэсэн. За тэгэхээр үсгэн тэмдэглэлийг би хамгийн хэлбэрээр A одоо латин цаандлахын үсгийн цэцралаар A B C D C D E F G. За энэ цэцралаар та бүхэн тогтоох юм бол маш хэлбэр болчихно. Яагаад гэвэл A B C D E F G энэ цэцралаар тогтоох юм бол эхний A маань ля, B маань C, C маань до, D маань ре, E ми, фа буюу F, соль буюу G. За ийм цэцралаар шилжих юм бол та бүхэнд A B C D E F G гэд эхний 7 үсэг буюу 7 ноото ляагаас ля си до ре ми фа соль гэд ингээд тогтооход амархан болчихноо. За энийг ингээд сайхан сураад тогтоогоод аваарай. За одоо тэгээд энэ дээрээс та бүхэндээ до мажорт аккорд до мажорт орох аккордуудыг бас танилцуулъя. За до мажорын аккорд маань до буюу дараагийн өөр хоёр дахь хураг нь ми, соль, G, E, C, E, G гэсэн 3 нотыг до мажорын аккорд гэж байна. За дараад нь багш нь до мажорт орох аккордуудаас ингээд ямар ч гэсэн нөтлүүлээд явъя. За дараад нь цөмөрөө до байжиг, ми байжиг. Ингээд ля. За нэг ля до ми буюу ля минор гэж байна. Ля минор. За эхнийх маань до мажорыг одоо си гэдэг ингээд тэмдэглэдэг болвол ля минорыг A M гэж тэмдэглэдэг. M гэж байгаа маань минор гэсэн. Ля минор. За хараад авъя. Ля до ми. За дараагийнх нь цөмөрөө одоо соль мажор аккордыг яаж тэмдэглэдгийг харъя. Соль мажор буюу G гэж биччихдэг. Тэгэх юм бол соль мажор юм байна гэж ойлгоно. За соль мажорын аккордууд маань соль дараад нь си тэгээд ре. За соль мажорт нь соль, си ре буюу G, B, D гэсэн 3 өрг ордог байна. Энийг соль мажорын аккорд гэнэ. За дараагийнх нь цөмөрөө фа мажор буюу F. За фа мажорт маань фа, ля тэгээд до гэсэн 3 өрг ордог. Энийг фа мажор гэнэ. Фа, ля, до. Данцаа үндсэн өргөөс нь багш нь эхэлж байгаа. Аккордыг нь үндсэн өргөөр нь үндсэн 1-р өрг, 2-р өрг, 3-р өрг гэж явдаг. А дуунд бол яг хөө хөндрөл ороод ингээд өргүүд нь хаанч орж болдог.
За тэрийг хичээлээсээ та нар үзэх болно. За ингээд дараагийнх нь фа мажор үзсэн. За дараагийн маань аккорд болвол бас л до мажорт ордог. Хашаарч. За дараагийнх маань аккорд болвол ингээд ми минорын аккорд буюу E M. Минорыг бол хажууд нь дандаа жижиг M үсэг тавьдаг. Ми минор. За одоо ми минороо үзхийн тулд цөмөрөө энд ми нот орж байна. G буюу соль нот. Тэгээд B буюу C. За энэ гурван үрг орох юм бол одоо энэ хаанч хүндрэлээр хаанч орж болно. Ингээд C, ми, соль. Яг л энэ гурван үрг маань ми, соль, C гэсэн гурван үрг одоо хаанч байсан болно. Орсон аккорд угах юм бол нэг ми минорын аккорд гинэ. За гэх хэмжлэн өнөөдөр та бүхэндээ ингээд ми минорын аккорд, фа мажорын аккорд, соль мажорын аккорд, ля минорын аккорд буюу ингээд до мажор гээд үндсэндээ до мажорт байдаг ингээд 5 аккордыг та бүхэндээ танилцууллаа. За энэ маань ми минор байх нэ. За ингээд энэ аккордууд орсон дуунуудаасаа до мажорт одоо дуунуудыг та бүхэндээ эхний 2 дуугаар заарсруулнаа. До ми соль. За ингээд үндсэн дуу тоглох тоолуудах 2 дууны маань одоо үндсэн аккорд нь до мажорт, до мажорын дуу гэж нэрлэх юм байна. За ингээд тэр бай.